Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол улсад иргэдэд визгүй зурчих 42 орны жагсаалтыг засгийн газрын тогтоолоор баталсан. Улмаар Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Руми, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг 42 улсын иргэд өнгөрсөн оны 6 дугаар сараас энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл манай улсад аялал жуулчлал бизнесийн зорилгоор 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зурчих хэрэгтэй болсон юм а. Харин дээрх визний өнгөлтийг ирэх 12 дугаар сарын 31-нд дуусгар болгож дахин сонгохгүй байхаар болсон гэдгийг гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Энэ шийдвэр нь эх онд Монгол улсад болох СМ-ийн дээд хэмжээний уулзалтад ирэх зочдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой юм а. Энэ 2 жилийн хугацаанд энэ 42 визийн шаардлагаас чөлөөлсөн улсуудын аль нэгнийхэн зүгээс манай иргэдэд зорчих визийн ямар нэгэн хөнгөлт үзүүлэх ямар нэгэн юм дүр зураг ажиглагдсангүй. Тиймээс бид энэ шийдвэрээ үндсэнд нь үргэлжлүүлэлгүйгээр ингээ энэ ондоо 12 сарын 31-нд дуусгар болгохоор ингээ ийм шийдвэр гарсан байгаа. Эх он зохиогдох СМ-ийн дээд хэмжээний уулзалтад зориулж энэ оны улсын төсвөөс 5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан бол эх оны улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар тусагжээ. СМ-тэй холбоотой бүтээн байгуулалт бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эрх баасан гарагт ерөнхий сайд сайхан бэлэг олон нийтэд танилцуулах юм. За ямар тач Аз Европын улс орны тэргүүнүүдийн уулзалт албан бусаар ярилцлага хэлцээр хэлбэрээр үргэлжилдэг. За энэ жишгээгч Монгол улс баримталж ажиллагаа өнөөдөр мэдэгдлээ. Энэ албан бус байдлын энэ албан бусаар ингэж яриа хэлэлцээ хийдэг, албан бусаар саналаа солилцдог энэ хэлбэр юмыг хадгалъя гэсэн энэ хүсэл эрмэлзэл АСЕАН дотор маш их хүчтэй байгаа юм. Тиймээс одоо бид нар бас энэ асуудлаар Монгол улс байр сууриа илэрхийлж Швед улсын Стокгольм хотод төвтэй ардчлал сонгуулийн тусалцааны олон улсын хүрээлэн Монгол улсад даргална. Ардчлал сонгуулийн тусалцааны олон улсын хүрээлэн шинээр ардчлал шилжихгүй буй орнуудаа ардчилсан улс орнууд тусалж сонгуулийн болон ардчлалын сайн засаглалыг бий болгоход дэмжиж зөвлөдөг байгууллага. Ардчилсан болон шинээр сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар баг хурал. За ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар баг хурал зэрэг ардчил сайн засаглалыг төлөвшүүлэх чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэг олон талт яриа хэлцээний механизмуудыг бас Монгол улс амжилттай даргалж их орондоо бас хурлыг нь амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ бол ерөөсөө бүс нутагтаа энэ чиглэлээр өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байгаа бас тодорхой нэг хэлбэр гэж ойлгож байна. Монгол улс бүс нутгийн хэмжээнд 50 замаар ардчилсан нийгмийг зохицлоосон сайн туршлагатай үлгэр жишээ орны тоонд багтдаг юм. За энэ жутгаараа Монгол улс удахгүй тус олон улсын байгууллагыг даргалахаар болсон юм а. Харин энэхүү олон улсын хүрээлэнгийн дээд хэмжээний хурал энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд болж за энэ хуралд Монгол улсын ерөнхийлөгч оролцож тус хүрээлэнг даргалах үүргээ гартаа авахар болжээ.